Чааврыг устдаа хамт хэрэглэх үү эсвэл тарагтаа юу? Надаас энэ асуултыг маш олон хүмүүс асуудаг тул ялгааг нь хэлж өгье. Чааврыг цэвэр усанд хийж уул үндсэндээ эслэх авч биеийн шингэнээ нөхөх боломжтой. Энэ ч бас сайн. Гэхдээ тарагтаа хослуулах юм бол ходоод гидсний эрүүл мэндэд жинхэнэ супер бүтээгдэхүүн болдог. Чааврын дагуулгадах эслэх нь гидсний ашигтай бактерийн хоол болдог бол тараг нь өөрөө ашигтай бактериудыг шууд нөхч өгдөг. Өөрөөр хэлбэл пребиотик болон пробиотик хоёр нийлснээр бутриат зэрэг богино хэлэхэд тосны хүчлийг илүү ихээр ялгаруулж өрөвслийг буруулан эзний ханыг бэхжүүлдэг. Түүнчлэн тараг нь уурга болон эрүүл тосыг давхар өгнө. Судалгаанаас харахад таргаар баялаг хоолны дэглэмтэй хүмүүс бүдүүн гидсний хор тавдарт өвдөх эрсдэл хавьгүй бага байсан. Дээрээс нь чаа урны эслийг нэмэгдэхээр бүдүүн гидсээ улам бүр хамгаалж байна гэсэн үг. Хэрэв та 15 жилийн туршлагатай мэрэгжлийн дасгалжуулагчийн удирдлагад дор 5 хоног тараг чаа уртаа мацаг даган илүүдэл жингээсээ салж эрүүлжин залуужахыг хүсвэл ог гэж бичээд хөтөлбөрт нэгдээрэй. Баярлалаа.